За гадаа өвөл болж ин дээрэс нь хүтэрч ин тэгээд гадаа дулайхан байх үеийн өөрөөр үзсэн нэг аним кино байсан юм аа. Тэрийгээ танарт ярьж өгөх гээд бэлэн болцсон байна. Тэгээд бичлэг руугаа орцгоё доо. Хичээл хийх яажгаар цагийн ажил хийж өөрийнхөө амьдралаа залгаж явах энэ сурагчийг цүнэё гэдэг. Юу хийгээд байгаа мэддэхгүй тодорхой бус хэрнээл завгүй яваад байдаг хүмүүс байдаг та. Ерөнхийн нэг тиймэрхүү дүр байхгүй. Зуны амралт эхэлсэн юм чинь хэдүүлээ сайхан далайн үзэж гоё цэлий гэсэн манай цүнэё энэ 7 хоногийнхоо ажлыг олцсон. Тэрэндээ очих болохоор завгүй гэдэг өөрөлхөөс нь татгал заад яваад өгчдөг. Саяхан л өдөр байсан газар нь орой болж цүнэё 24 цагийн дэлгүүрээс идэх юм авчгаад харж исэн. Хажуу талын замаас тэрэгцэртэй охин өнгөрсөөр цүнэёч туслах гэж очсон. Би дээрээ давхралтаж нөгөөтг нь цүнэё гаж дунтан гэдээ дуудаад тахнаа. Араас нь эмээнэр жохин авч нөгөө залуугч охин тосолсон болохоор гэлөөгөө дагуулж яваад оюутан хөөхөд тоол нойрондоо сайн байхад болондоо хэмээн хэлж эмээ сайхан оол иж ахт нь ядаргаатай хажуугаар муур нас зүүн харж мараад хуцалтаа чи. Манай хоёрч битэйгээ танилцаж охиныг Жосе гэхэн тэр эмээгийн хоолыг нэг сайдаж авчгаад гарах гэсэн эмээ залуу хүүднийг санал тавьдаг. Хэрвээ чамд ажил хэрэгтэй бол охиныг манайд ирж харж байгаач тэрний чинь төлөө би чамд төлбөр өгөө гэсэн цүнэёч уухайн дас зөвшөөрч маргааш ирэхэр болж байгаа. Ажлынхаа газрын үнтэй манчи навд ойрхон ажил чинээр саяхан орчлоо гэд үнсэн ажиллаа дуусгаснаа дараа чи ажил руугаа явж байгаа. Яг л эмээ шиг нь хөргөгчөнд хоол тэгээ чамд хэрэгтэй юмнууд байгаа. Хүсвэл хэрэглээрэй гэж хэлчихэд эмээ нь хаашаа чим алга болцдог. Жосе тэр хоёр гэртээ үлдэж Жосе өрөөлөөгөө орсноо наана өвдөглөөд 2 цаг суу. Хэрвээ чи ажиллаа хийж чадахгүй бол добэлж болно штэ гэд ажиллаас нь гарах гад үзээл идэг. Цүнэёч мөчөөгөө өгөхгүй хөөрхи 2 цаг үүтэнд нь суудсан юм байна лээ. Маргааш нь бас л дэвсгэр дээр хідэн зураас байна. Хариултыг би мэдэхгүйгээр унтаж чаддаггүй маа гэж цаагуураа л гарах гэж үдсэн. Цүнэё ом чинь одоо 50000 төгрөг тоолчлгүй яах вэ? Энэ удаа загсны өсөөлж итэл сургуулийнх нь профессор дуудаад ингэж хэлдэг байхгүй юу? Хоёулынгийнх нь нөгөө зодтолтон байж битсэн эсэ байгааз тэрий чинь нөгөө сургууль руу явуулсан чинь тэтгэлгээр чамайг авъя гэсэн. 3 сард явна шүү нөхөр минь эртнээс юмнуудаа бэлдээрээ гэдэг. Эмээ охин гэрээс гарах амар дургу. Түрүү охин шалгаасаар агаад гарсан чинь нэг хүн дөрөхтэй гологдлоос болоод замын уруу хөрцсөн юм байна лээ. Тэгээд эмээ дахиад тийм юм болчвол хэцүү штэй гэд гарахгүй байгаа юм байлээ л дээ хөрхи. Цүнэё ажилласаа гарахаа шидээд өрөөлөө нь ортол охин байхгүй харин өрөөгөр нь дүүрэн шахуу зургийн хэрэгцэл байж магаад гадаа эмээгийнх нь хоолой сонсогдож яарад гарсан Жосе алга болсон байдаг. Алга болсон ч гэжтэй одоо энэ хэсгийг та нар магадгүй хаа нэгтэйгээс одоо арсан байх нөгөө хамаагүйгээд явцдаг алтартай хэсэг шүү дээ. Намайг далаа руу авч яв гэж шалгаасаар байгаад очихоор олж дасалбар авах гээд байжсэн. Тэнтхи хүмүүс Жосе руу айхтар хараад тэгээд чантраад явах гэжсэн нэг гологдол явснаа цүнхээрээ түлхснээ яваад өгчдөг. За тэгээд ямар ч л байсан зориглоо тамд далаа харахаар явдیں۔ Хүүхэд байхад нь аав нь ганц удаа далаа руу дагуулж явж исэн. Тэр үед хүүхэдээс нь болохоор ч юм уу далаа давлгаанаас агаад ч юм уу одоо очиж чадаагүй. Ааваасаа далаа ямар амттай гэсэн чинь хариулаагүй нас барцсан. Номноос харахад давслаг гэдэг юм байна лээ гэдгийг сонсоод цүнэё сайх өргөд аваад явчихдгаа. Оройтож ирээд эмээдээ нэг сайнг өвлчгээд манай хоёр эмээгийнхаа ундаг цагийг тааруулж гадуурамд гардаг боллоо. Өдөр нь гараад шөнө нь Жосе зургуудаа зурсаар л хөөрхий энэ хоёр одоо манай эмээг мэдхгүй байгаа л гэж одоо бодоод яваад байгаа болохоос эмээ бол аль хэдийн мэдсэн тэрийгээ бүр нэг хүнд ярьсан сууж байгаа байхгүй юу. Манай хоёр номын дэлгүүрт ном харсан шигээ явж байгаа номсон номоо бичүүлэх гээд очсон. Тэр номын худалдагчийн сонирхсон ном байж таарад Жосе маань найзлаад амждаг. Номын дэлгүүрээс гараад тэр хоёр маань одоо Цүнэёгийн ажилдаг газар руу явахаар болж байгаа. Очсон даруйдаал тэнтхи уур амьсгал гэх юм уу нэг л нийлэхгүй таарахгүй байж байгаад энэ газраас явъя энэ хүмүүс нэг л ливгүй байна гэд хэлсэн. Найзуудын дээрээс нь ажлыг нь муулаад байна гэж бодоод шууд ууралцдаг байхгүй юу. Орой эмээдээ Цүнэёг дахиж битгий эргэж хэлээрэй гэдэг. Маргааш өнөөх номын дэлгүүр дээрээ ирсэн найзтайгаа юм яриа сууж яхад нэг хүүхэд ирснэ. Надаа үлгэр уншаад үг гэдэг. Гэрээсээ саяхан л гарч ихэлсэн дээрээс нь хэдий хүүхдүүдэд ч гэсэн одоо олонний өмнө унших гэдэг бол тийм жамархан байхгүй. Хүүхдүүд эхнээсээ босоод өнөөх асуусан хүүхэд ганцаархнаа үлдсэн. Хөөе, гүнжи орд ямар харагдд юм бэ? Орой Цүнэё эмээгийн дээрч эмээгийн дэл гэж авч. Эмээгийн дээрч Жосед гэрэлтдэг загас өгөөд өөрийнхөө багахан түүхийг хуваалцдаг байхгүй юу? За Цүнэё бол загсанд үнэхэрийн дуртай бага хасаа л хичээлээ тараа загсны дэлгүүрт ирж нэг загс шиг ширтдэг байсан. Тэр нь одоо энэ загас ихгүй юу?
Маргааш нь Жосе ус мүсээ янзлаад тэр хоёр гадуур гарах юм байх уу. Имэж хөөрхий гайхаж ийснэ. Охиноо инээдэг басанд нь баярлаж өөрөө ч сайхан инээснэ. Ийм зүйл тохиолдсон болохоор хэдий цүнээ од гэсэн хэцүү байгаа. Дуртай юмдаа төлөрч чадахгүй найзууд нь ч анзаараад асуудал Жосе одоо энэ хорвоо дээр ганцаараа үлдсэн гэж хэлдэг. Тэр хооронд гаднаас нэг хэдэн хүмүүс орж ирснээр Жосе инг тэг заагаад ундаг байхгүй юу? Чи наа зургаараа хоолоо олж идэж чадахгүй. Арай амьдралтай юм бодож ал мөрөөдөл шүү дээ. Чамайг эмээгээс өөр бөөцөл хүн хааж байхгүй гэж хуцаад гарч агаар амьсгалаа байжсэн цолтой унцдаггүй. Цүнэогийн найзууд ирж Жосед одоо мэддэг бүхнээ ярьж байгаа юм л да өөрхий. Цүнэог бити өөртөөгөө наагаад бай. Цаачин маш их цагийн ажил хийдэг. Дээрээс нь 3 сард гадаад руу тэтгэлэг авахар болцсон гэд амрах завгүй байгаа гэд одоо өөрөөс нь биш найзуудаас нь сонсохоор одоо ямар олиг байх вэ те. Цүнэоч гэрт нэрээ дөрүүлүүн ортол бүх зургуудаа гаргаад хайцсан оффист ажиллана гэж хэлээд сүүлийн удаа 70 армаар энэ чиний сүүлийн ажил шүү гэж хэлэн хамт далай үзэхээр явлаа. Өмнөх шиг нэ дээр бэлгсэн хөвгчлөлтэй зүйл байсангүй. Тэгээд хөрхий дөө. Хөлнийх нь яс суугарч хэдий яаралтай хагалгаа амжилттай болсон хэдий ч нэг хэсэгтээ алхаж чадахгүй гэдгээ сонсноо. Имлэгтэй хугацаанд нь тэгээд асуудлууд нэг нэгээр нь гарч эхэлж байгаа. Тэгээд сургуулийнх нь багш ирээд 3 сар чинь төгчийн хэрвээ чи амжихгүй гэвэл өөр сурагч авахар болсон гэдгийг хэлж тэгээд авсан тэтгэлэг нь ч одоо шалааруулж одоо оройн нь гунгэлж мөнөглээд бас л их боо юм болно бас хөрхөн. Цэнэогийн эмэгтэй найз нь угаасаа цүнээ од жоохтой шүү дээ. Тэгээд Жосегийн гэрт ирж хаалгын балбсаар чиний өгөөгүй бүх юмыг би өгнө гэж хэлчихэд явж байгаа. Жосеж ганц чадах зүйл буюу одоо хийх зүйл нь зураг штэ тэ. Тэр нь бүр түүх мөхтэй үлгэр шиг хүүхдүүдэд гоё сэтгэл төрүүлэхээр юм хийж өнөөх номын дэлгүүрийн найзтайгаа хамт өдөрлөг зохиодог байхгүй юу. Гэлсэж буй хаад гэдэг шиг л харагдаж байсан. Жосе маа нэг л өдөр хор сурггүй болчихов. Эргэн тойрных нь бүхий л хүмүүс хайж нэг л мэдхэд өвөл олжээ. Яг л анх таарсан шигээ дахин таарч манай хоёр бие биенээ уучлж хайртай гэдгээ хэлэн аним кино маань өндөрлж байгаа маа. За тэгээ таалагдсан бол лайк дараарай, таалагдаагүй лайк дараарай, subscribe дараарай. Баярлалаа.